За өнөөдрийн зөвлөгөөг бүгдээр ярилцахаас өмнө нэг зүйлийг бүгдээрээ тушаад хийгээд үзээрэй. За 0 руу ороод ч юм уу ямар нэгэн байдлаар шүлсээ хаяад үз. За энэ үед шүлс маань их өтгөн зунгааралцсан байх юм бол за хэд их цайвар байх юм бол танд бол нэгдүгээр шингэн дутагдсан байна. Хоёрдугаар за шүлс үүсэлтэнд нөлөөлж идэг хүнсийг та төдийлөн сайн хэрэглэж чадахгүй байна гэсэн үг. За энэ зүйлийг мэдхийг хүсвэл танд лайктаараа түлдээчих. За бүгдээр эхний ээлжинд бол одоо шүлсний үүргийн талаар ярилцъя. За шүлс бол эхний ээлжинд хоол боловсруулах эртэн тогтолцооны хамгийн эхний үе шатыг маш сайн гүйцэтгэж өгч идэг. Одоо шүд бол маш сайн буталж өглөө. За түүнийг одоо илүү ихээр ингэж одоо наалдуулах. За ингээд хооронд нь хольж утгахад бол шүлс бол хамгийн сайн үүрэгтэй. Ингээд цаашаа хотод руу очиход үүрэгт бол оролцож идэг. За хоёрдугаарт гэвэл за мөн одоо шүдний амны хүндэд ямар нэгэн байдлаар хүчлэг байдал үүсээд за шүд цорох эрсдэл үүсчихвэл түүнийг сарамжуулж идэг. Хүчлэг байдлыг сарамжуулж идэг. Ингэснээр нөгөө шүдний хорхоо гэж нэрлэдэг байгаа Streptococcus mutans гэдэг бактери амьдрах орчингол одоо багасч идэг. За мөн нянга устгаж идэг. За эрцгийг нөхөн одоо сэргээж идэг зүйл бол өөрөө шүлс байдаг юм аа. За тэгвэл шүлсийг илүү сайн одоо нэмэгдүүлэх ямар хүнс үүрэг та хэрэглэх вэ гэвэл за үүнд бол алин байж чинь ийм эсрэглэн зөвлөлийн зүйлүүдийг бид нэр одоо алимыг ч юм уу хэрэглэхээр маш ингээд шүлс гоочж идэг. За шүлс илүү ялгалтыг дэмждэг байхын за мөн гайдал жимс байж чинь, за мөн луун байж чинь, за өргөс тэмэх байж чинь, за мөн одоо гүзээлзэн байж чинь, за мөн цангис жимс байж чинь. За тэгээ хамгийн гол нь усыг сайн тогтмол уух юм бол бидний шүлс маш сайн ялгарж их нэ.